3 дэлгэн дээр сувгаад харуулаас асууж байгаа эрхэм танд өглөөний миний дахин үргэлж Улаанбаатар хотод 8 цаг 12 минут болж байна. Радиогийн 3 дугаар студиэс хөтлөгч мөөгийн хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч за Жимбах нар маань нийлээд 5 мэдгүй нэвтрүүлгийг хөрөх гэж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийн теннисийн тэргуун чанар хэмдэн таврагуудын багтны дээрх эсрэг Максис тугаа хамтран ажиллана. Мөн хиймэр хүчний дэлгүүр хамтран ажиллана. За мэдлэг гэж миний тал өөрөө та мэдхүн нэвтрүүлгийн 5 дахь өдрийн дугаар инхүү танд хүрч байна. За 5 дахь өдрийн дугаар бол өмнөх бусад та мэдхүүгээс арай өөр дүрмээр явдаг. Өнөөдөр бол та хэдэн ч асуултанд хариулж болно. Хамгийн олон асуултанд хариулсан ялагчийг тодруулдаг өдрөө. За энэ асуултанд хариулахын тулд энэ 7 хоногт асуугдсан асуултуудаас за нийтдээ энэ 7 хоногт 75 асуулт надад бид хоёрт одоо байна. За энэ асуултуудаас та бүхнээс асууна. За эндээс дөрвийг хариулаад зөв хариулах юм бол нэг хүнд асуулт танаас асууна. За түүн асуултанд хариулж чадах юм бол дараагийн үйлдвэрөө шилжээд за энэ байдлаар хэдэн удаа та мэдхүүд асуултанд хариулах боломжтой. Манай эфирээс 77 77 3883 77 77 8830 энэ нөхцөл холбогдоод та өнөөдрийн шалгалтад оролцоорой. За эхний сонсогчийг авъя. 8810 өглөөний минь. Өглөөний минь дээ. За энэ талбарт байна. Зоргоо. За эхний асуултыг асуунаа. Монголын хамгийн их дагагчтай Facebook хуудас хэдэн дагагчтай вэ? Сая 300. Ямар Facebook хуудас хэлмээр байна. Баяр хүргэе. Энэ жил радиог явах те. Рубикийн шоу нийт хэдэн нүдтэй вэ гэсэн байна. Цаг явсан. Рубикийн шоу нийтлээ 54. Баяр хүргэе. За тэгвэл галзуу хурд нийтдээ хэдэн ангитай болоо? 8. 10 юм байна. За сүүлд галзуу Фурис X гэд гарсан санаж байна. Холбогдсон баярлалаа. Холбогдсон баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэ. Ер нь ихэнх л дийлэхээр л 8 гэж бодд юм байна шүү дээ. Би хүртэл амар өөртөө итгэлтэй 8 гэ. Айгу царай мэрэ шал өөр болд юм итгэлтэй үзэж. 8. Би бүр гэж байна. 97. Өглөөний минь жижигхэн хаалцаа. Өглөөний минь дээ. Жижигхэн хаалцаа. За жижигхэн хүн хаалцаас ингэж асууя. За төрийн дуулын 2 дахь бадаг юу гэж эхэлдэг вэ? Цаг яасан? Явсаар л байна цаг. Цаг дууссан. 3 2 1. За холбосон баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэ. За. Дараагийн зөвч 8875. Бано. Бано өглөөний минь дубэ байна. Өглөөний минь дээ. За. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, өхөр унсан хүнд юу өшөөтэй вэ? Над дээр дарж ирсэн асуулт байна. Нохой. Баяр хүргэе. За метрт хэдэн сантиметр байдаг вэ? Цаг яасан? Метр чинь 100. 100 байдаг. Баяр хүргэе. 100 байдаг. За. За дайсны айлахын тулд нүднээсээ цус шүршдэг амтан юу вэ? Цаг яасан? Наа чинь нөгөө гүрүүл гэдэг юм. Ямар гүрвэл? Бүх гүрвэл тэгдэггүй. Амар зэрэг. Нэг яг нэр нь ойрхон байна. За. Гүрэл гэдгээр наах. Гүрэл гэдгээр наав эверт гүрвэл ингэдэг. За. Одоо ингэ дөрөв дахь асуулт нь уу? Тий. 1 2 3 4. За Монгол хүн өдөрт 11 г чулуу идж байгаа гэж эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Энэ үнэн үү? Удлаа. Sorry, үнэн юм байна. Үнэ. Нэрээ. Давсыг чулуу гэдэг байгаа юм. Давсыг чулуу гэж байгаа 11 өдөрт 11 г давс иддэг гэсэн бид нар. Баярлалаа. За баярлалаа. Дараагийн сэсгч яана. 8828. Сайн байна. Өглөөний минь мөх жаргал байна. Өглөөний минь дээ. За дараагийн асуултыг асууна. За. Веган буюу ургамлаар хоолдог аалц байдаг. Энэ үнэн үү худлаа юу? Юу гинэ? Веган буюу ургамлаар хоолдог аалц дэлхий дээр байдаг. Энэ хизээ юм асуулт асууж байгаа гэсэн. Үнэн үү худлаа юу? Энэ нэг би ястаа явдаг байгаа ш. Цаг явсан. Одоо үнэн л байлгүй те. Тийм аа. Үнэн за яг азтай байна үнэн юм байна. Үнэн юм байна. Баяраа Китлинг гэдэг байт юм байна. За дараагийн асуулт цэвэр усны pH хэд вэ? 7.
7. Баяр үргээ. Солонгийн голын өнгө нь ямар өнгө вэ? Ногоон. Их гүрнүүдийн оршуулгын газар гэж ямар улсыг хэлдэг вэ? Афганистан. Афганистан. За дөрөв дэх асуултанд хариулсан. Одоо хүн асуултыг орж ирнэ. Ийм асуулт байна. 1215 онд Англи зурагдсан дэлхийн хамгийн чухал гэрээг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. 1215 онд зурагдчихсан гэрээ юм байна. За энэ орчин цагийн одоо төр тулсуудад их чухал, хуультай их чухал суурилсан гэрээ бичиг баримт гэж үздэг. юм болоо. 3. Магна карта. Үүштэй баяр үргээ. Магна карта 1215 онд Англи зурагдчихсан байна. Дараагийн үедээ давтаа морил. За дараагийн асуултыг асуунаа. Miu Miu гэдэг нэг брэнд тийм. Miu Miu брэнд. Нөгөө 1.5 сая. 1.5 сая үнэтэй тийм байна. Мэдэж олоо ард нийтээрээ. За. Бэлгийн тооллын хэддгээр жаранд бид амьдарч байгаа вэ? 17. Баяр үргээ. За хамгийн олон анги хийгдсэн кино юу вэ? Хамгийн олон ангитай кино юу вэ? Юу штэ нөгөө Godzilla 30-аад ангисан. Godzilla 30-аад ангитай юм байна. Хүний ямар эргэтэн зогсолтгүй томордог вэ? Хоёр эргэтэн. Биш чих хамар гэхтэй. Чих хамар. За. Баярлалаа. Асуултанд хариуллаа. За дараагийн дараагийн хүнд асуултыг манай Цэги. Миний асуулт ирсэн тий. Их хүнд байт юм да гэлөө. За гайгүй асуулт асууя. 1 метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцүү хэмжээг юу гэдэг вэ? Цаг явсан. Юу ч одоо юу гэдэг юм бэ? За би тэрл гэж бодлоо. Тэрбум гэхээр за 1 метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцүү хэмжээг юу гэдэг вэ? Цаг явсан. Юу гэдэг юм бэ гэж одоо. Олон юм нэрлэгддэг гэж. За биш. Одоо тэгчээ юу юу нанометр хөө. Нано бол арын хасах хийсэн зэрэг гэж явдаг. Тэрбум хуваасны нэгийг нано гэдэг юм байна. За нанометр. Дараагийн үедээ цаашаа орсон. Дархан авраг мөнх хад хэдэн удаа төрөв булаалсан бэ? Цаг явсан. 6 төрүүл 4 үзүүлсэн 10. 10. За дараагийн асуулт. За. Сүлэх гемоглобин ними гэдэг нэртэй ховор төрлийн эмгэгийн үед хүний цус хар өнгөтэй болдог. Үнэн үү? Ногоон болдог гэсэн. Ногоон болдог гэсэн. Баяр үргээ. Юу хийгээд юм. Дорж Махатма Ганди Москва Чингүн завсаргийг юу нэгтгэж байна? Годомжнууд. Годомжнуудын нэр юм байна Улаанбаатар хот тийм. Жилийн хэдэн сар нь 30 хоногтой вэ? Яг 30 хоног. Би алдсан шүү дээ. За. 4 байсан. 4. Би 31-ийн тоолоо явсан. За дараагийн асуулт ийм асуулт байна. Жунко Табей өнөөдөр буюу 5 сарын 16-нд дэлхийд нэг юмараа анхдагч болсон хүн юм байна. Жунко Табей юугаар дэлхийд анхдагч болсон хүн бэ? Цагаас. Хин гинэ? Жунко Табей. Ястасан сүгнэр. 1975 оны 5 сарын 16-нд ийхүү дэлхийн анхдагч нэг зүйлээр анхдагчсан хүн юм байна. Япон. 3. Уулчин юм тэ үнэлэв. Мэдгүй. За. 3 ууланд авирсан юм болов. Ямар уул. Одоо ямар уул вэ харин? 2. Одоо тэрээс би бол хэлж. 1. За. Мэдгүй. Тэгээд Эверест ч биш үү? Ямар гизээ бэ? Тантан бэ. Эверест рүү ч нөө хүний одоо ингэ зүм бэлэг хөгжин гэхээр инглээ хөгжин гэж аах. Арай. За баяр үргэлж гэдгээр нь Эверест гэж бодлоо. Жунко Табей 1975 оны 5 сарын 16-нд дэлхийн Эверестээр гарсан анхны эмэгтэй хүн болж ирсэн юм байна. Амар. Боломжтой гэж юу аргуна? Би харин ерөөсө төсөөлөхгүй байна. Дараагийн асуулт. Энэ тойргийн төв хэдэн градусын өнцгтэй вэ? 360. 360. За энэ жилийн Евровижн дууны тэмцээн аль улсад болж байгаа юм болоо? Швейцарын Базел. За энэ хамгийн хэцүү асуулт. Цөөнг байцаатай их зөв юм уу буруу юм уу? Тэгээ юу гэж хэлээ? Миний хэлмээр байгаа хэлнэ одоо энэ удаа. Энэ удаа гинэ. Тийм үү. Буруу гэж хэлүүлэх гэсэн биз дээ. Буруу. Хоёулаа баяртай. Юу юм бэ баяртай шээ. За
Тэгээ буруу штэ. Яахан цөөнг байж байж. Дараагийн асуулт. Ингэсэн. Энэ орон зайг хоосон боловч мэрэгжлийнхээ өмсгөлөө тайлахад металл, шатсан мах, оцон үнэртдэг гинэ. Энэ юуны тухай ярьж байгаа вэ? Сансар. Сансарын тухай За баяр. ийм хүү дөрөвд хөлөг орж ийн. Дөрөвд Одоо хөлөг. миний хүнд асуулт уу? Тийм. 3 удаа Оскарын шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсан цорын ганц жүжигчин хэн бэ? Цагаас. Яа. За одоо энийг бол зүм билээ шилнэж авахгүй. Арайч тий. Би унгаацсан бах уу? Унсан бах оо, баг унсан бах. За 3. 20 дахь асуулт. Даниэл Дэлүс. Йоо, яа игээд байгаа юм бэ? Юу зүү юм уу? Зүгштэй. 12 он сүүлд авсан билүү. Яа, амар би. Ямар киноор авсан тэгвэл Линкольн. 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 Йоо, ямар би. За 5 дахь үед давтаанаар л дараагийн асуулт. Nokia утсаар M-үсэг бичихийн тулд хэдийн тоог дарах ёстой вэ? 6-гийн тоо. 6-гийн тоо. Эрвэхээ хэдэн хүлтэй юм болоо? 6. 6 ямар нот дэвтрийн мөр нотны дэвтэр хэдэн зураастай вэ? Йоо. 5. Тав юм байна. Ямар амтны толгоогоо 270 градус эргүүлж чаддаг вэ? Шар шав. Шар шувуу. Баяр яа. Зя баяр хүргээ дараагийн Аргуны залт хүнээс. маш хүнд асуулт. Тоон аргаар хоёр үзэгдлийн хоорондын хамаарлыг хэмждэг аргачлалыг юу гэж нэрлэдэг вэ? Юу ч вэ? Тоон аргаар хоёр үзэгдлийн хоорондын хамаарлыг хэмждэг аргачлалыг юу гэж нэрлэдэг вэ? Статистикчид илүү их ашигладаг. Бүр нарийн мэрэгжлийн асуулт байна. За одоо За мэдхгүй байна уу? Өндөл мэдхгүй байна. Юу л бодох вэ? Бодох юм болж ирэхгүй байна. үчээр байна. Буудгаараа л унчаад хариулчаад байгаа шүү дээ. За Мэдхгүй өнөхөр яг хувилбарт орж ирэхгүй шүү дээ. Хувилбар орж ивэл хэлж үзчихсэн. За тэгвэл 24 асуултанд хариуллаа. Манай мөгч бол өндөр босго тогтоож байна. Өнөөдрийн одоо та мэдхүүгийн шалгалтанд те. Юу 24. За зарим нь одоо яг одоо бүр ингэ зүм билгээ ашиглаж одоо хариулаад байгаа нь гайхамшигтай баяр хүргэе. За. Баяр та. Зя. Хамтран ажилласаа танилцуулъя. Дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн. За та аваргуудын багт нэг дээр өрөөтэй Maxis дугуй хамтран ажиллаж байна. 2025 оны Maxis брендийн шинэ дугуйнууд буусан байна. За Maxis брэнд бол уралдааны зуны өвлийн дугуйнуудыг зардаг. Бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дэрлэхэд 2-3 төрлийн өөр хэмжээтэй өөр загварын дугуйнуудыг танд санал болгож байна. Зя тэгэхээр Suzuki Jimny болон Toyota RAV4 хэрэглэгчдэд зориулаад Razer AT781 гэх шинэ төрлийн загварын дугуй бууж байгаа гэсэн тийм. За тэгэхээр Maxis Tokyo брэнд нь Power Expo Festival-д 5 сарын 9-өөс 11-нд оролцож байгаа юм байна. Та бүхэн 22 дугаар худалдааны төв дээр ирээд үзэгчдийн дундах тэмцээн уралдаанд оролцоод брендийн гарын биелэг мөн урамшилтыг авах боломжтой. За манай нэвтрүүлгийн голоор доогуур радиогыг сонсож байгаа хүмүүс шууд лайваар орж ирээд код байгаа. За энэ кодыг хэлээд 5% хөнгөлт авах боломжтой шүү. Зөвхөн манай радиогийн хэрэглэгчтэй. За купон код нь 258 830 531 техник. За энэ кодыг цээжлээд авал та 5% хөнгөлт идэлэх нэ. За маш олон төрлийн дугуйнууд байгаа. Энэ дундаас Razer MT772 гэдэг загварын дугуйг танилцуулъя л да. Энэ дугуй болохоор хотоо хөдөөгийн замд алиндаж цөг зогсох ийм хосолмол хэрэглээтэй. За тодруулах юм бол хотын асфальтын замд хэрэглэхэд дуу багтай явдал зөөлөн эдлэгийн удаан байдаг. За тэгвэл мөн нэмэлтээр Бартаа замын зүсэгдэлт зохилтонд илүү төсвөртэй болгож дугуйны эдлэгээний хугацаа нь илүү уртсан байна гэж байна. За худалдаж авахын хувьд болохоор Maxis дугуйг Улаанбаатар хотын 15 гэрээ салбар, орон нутгийн 3 салбараас яг ижил үнээр авах боломжтой. Гэрээ салбарууд Suzuki агуулга, Ярмаг Номин Моторс, Ярмгийн Омерта, Ярмгийн Мөнх хадаа, Эрдэнэт аймгийн төвд Дүрийг өрчөн дөрөв засварын төв, Баянгар аймгийн төвд Богд засварын төв, Топ Моторс, 10 дугаар хорооллын мартын зүүн урталд за мөн гэрээт 9% хүмүүс борлуулж байгаа юм билээ. Maxis Mongolia гэдэг Facebook хуудаснаас бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 95 тэг 6 55 33 95 тэг 5 55 33 гэсэн дугааруудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргуун чанар хямд үн. Та аваргуудын багт нэг дээр их суурайтаагаар Maxis дугуй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя. Та бүхэн нэвтрүүлгийг шалгалт өргөлж байна. Манай тал асуултыг мөнгөж байгаа. Сайн байна уу? Өглөөний мэнд. Оёстон байна. Өглөөний мэнд. Хамарсан уу? За төрийн төллийн 2 дугаар бадаг юу гэж хэлдэг вэ? Хамаг дэлхийн шударгуйстай. 2 дугаар бадаг гэсэн шүү дээ. Тэр нэг дахилтын дулж байна Тий. Бадгийн хэлнэ цаг явсан. Өндөр төрийн минь сүд бивэж. Баяр үргээ, баяр үргээ, сүл дэвэж, өргөн төмний минь заяад туршиж гэж ярьдаг. Баяр үргээ.
За дээр асууж байгаад хариулт аваагүй юм байна. Цагаан толгойн 16 дахь үсэг ямар үсэг вэ? Па. Газ тоолоор авъясцээ. А. Аха. Оо вау. Баяр үргээ. За одоо 3 дахь Ялтын асуулт тий. Муутуу гэж юу хэлж ийнэ? Муутуу. Муутуу. Цаг явсан. Цаас. 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 Вау. Баяр үргээ. Юу, ялагчаар тутаж байна. Баяр үргээ. За ялагчийн нэрэнд оруулна. А9 За back to back гэж хэлдэг. Дараалж ялсан ялагч. Хоёрсна баяр үргээ. Өдөртөө хөрүүлээрээ. Өдрийн цагаан өнгөрүүлээрээ. За. За дараагийн сонсогч аав 90 тэгдэг өглөөний минь. Өглөөний минь дүргийн сагаан болсон ирэх юм байна уу? өглөөний Ирэх мэ. За. Эхний асуулт. Имэйл код хэдэн оронтой вэ гэсэн байна? За гар утас болгонд байдаг. За би яг наад салбарын чи хүн болохоор буруу хариулж болохгүй гэдэг. 15. 15 яа. Баяр үргээ. Салбарын хүн юм байна. Дараагийн асуулт. Тогруу сармөгчин бар улаан панда. Энэ дөрвийг юу нэгтгэж ийн вэ? Кунфу панда. Кунфу панда. панда. Баяр үргээ. За За. дараагийнх нь Дори гил нэртэй загас ямар хүүхэлтэй киноны загаснууд вэ? Немогийн эрэлт. Немо. Эрэлт баяр үргээ. Ром тоогоор 5-ын тоо ямар үсэгтэй адилхан бэ? Ви. Ви үсэгтэй Үсэгтэй адилхан. адилхан. Баяр үргээ. За түрүүчийн хэцүү асуултан дээр орж ирлээ. Тоон аргаар хоёр үзэгдлийн хоорондын хамаарлыг хэмждэг аргачлалыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн мэн? Статистик. Би бол аврагыг давж авраг болъё гэсэн. Наа чи бүр гүйцэтгээргүй авраг боллоо. Яа давт юм бэ? За Үндэ мэдхгүй. маш нэрийн асуултанд хоёр дахь үнэ онголаа. Оноо фол үн шүү дээ. За. Өдрийг сайхан өрүүлээрэй. Сар өнгөрүүлээрэй. За. За одоо гэхдээ ер нь бол аль ч салбарын хүмүүс магистр одоо докторийн одоо зэрэг хамгаалахаараа заавал юм хамаарлын шинжилгээ эдгээр хийх шаардлагатай болдог. За тэр хамаарлын шинжилгээнийг нэрлэж байгаа. Тэгэхээр ямар нэртэй гэдэг нь 85. 3 дахь авах юм байна. Байна уу? Мано. Өглөөний минь. Өглөөний минь. За хинтээ холбогцсон. Жижигэн гойж. Жижигэн хин койл гинэ? А? Жижигэн хин гэсэн бэ? Жижигэн төмөргөгч юу? төмөр хүн Жижигэн гэж. төмөр хүн гэж. За. Жижигэн төмөр хүн өглөөний минь. Асуултуулсан байна. За дэлхийд хамгийн орших хотыг юу гэж нэрлэдэг вэ? Цаг явсан. А? Дэлхийд хамгийн ойр орших хотыг юу гэж нэрлэдэг вэ? Хүсэхгүй. Дэлхийд хамгийн ойр орших хотыг юу гэж нэрлэдэг вэ? Ойр ус хотыг Од. Цаг дууссан байна. одги. 3. Баяртай. За За баярлалаа. холбогдсон баярлаа. Дараагийн сонсогч аавь. 9052. Байна уу? За яа. Өглөөний минь дээ. Энийг суулгаатай байна уу? Гээ ороод ирээ. Жохон чанга ярьж олж ийн нөхөө. Аль улсыг түүхэнд Сиам гэж нэрлэдэг байсан бэ? Таиланд. За. 5 метрхүүгээс хамгийн хурд нь аль нь вэ? Сонсох. Нэгэн зууны цэцэг жүжигийг ямар продакшн тоглосон бэ? Эмоц. Эмоц. Уугурч Монгол бичгээр энэ үсгийг бичихтэй, үгийн ихэнд бичихтэй шүү. Наадах чинь би хариулж ирсэн юм аа. Тийсдээ. Ойлгохгүй. Дээсэн баяр үргээ. За. Ойлгоход хэцүү байсан гэж. Хүн асуулт 3 дахь хүн шууд хариултаа авч болно. За нэг ийм асуултан дээр явж байгаа. Тоон Өөрөө юуны хүн, тооны хүн хэлнэ. тэгвэл шууд хэлэх юм. Тоон аргаар хоёр үзэгдлийн хоорондын хамаарлыг хэмждэг аргачлалыг юу гэж нэрлэдэг вэ? Хариултаа өгнө авчмаар регресс корреляц хоёрын нэг юм болсон. Корреляцийн шинжилгээ регресс ч гэсэн хамаарлыг баяр шинжилдэг. үргээ. За бас нарийн нэрч юм. Яг мэрэгчлээ. Гоё шүү мэрэгчлэгтэй хүн. За дараагийн үедээ давтаа морил ихний асуулт. Харьяалхан тий ялгал ямар нөхцөлтэй байдаг вэ? Ин Аха. За. Нурууг нь авах гэж юу суудахтай хэлцүүг юм бол? туйлдуулах ядрах. Төлөвлөх ядрах. За невидимка буюу үл үзэгдэгч гэдэг үгнээс гаралтай. Невдинг яах зорилттой зүйл юм болоо? Үс тогтоох. Үүс тогтоох зорилттой. Европын холбооны туган дээр хэдэн том хушуу байдаг вэ? 12. 12 гэдэг юм байна. Хоёрдугаар үеийн хүнд асуулт. Хүнд асуулт над дээр ирж байна тийм ээ. Аа. За ингэсэн. Линд гэдэг шоколадны алдартай брэнд байдаг. Логон дээр нь ямар амтныг дүрсэлсэн байдаг вэ? Линд. Цаг ирсэн. За цагаа явуулчих.
та мэдхгүй юм байна уу наад ч та харж байгаа болох. Амтан байд юм те. Бид нар мэднэ сайн мэдэн шүү. За мэдхгүй бол мэдхгүй л. 3 цаг Цагдаас дуусах. зөндөө ичсэн. 3 Хөлт байх болох та. Хөлт авах гэж асуулт юм чинь. 2 1. За За, хол байсан байх. Гэл. Шоу биш юм байна Шоу уу? Өдөр биш сайхан юм. өрөөлээрээ. За. За. яа. Линд би энэ ч одоо юу амтныг нь олж хардггүй. Орцсон л сууж. Ардталт нь лого гэвч. За. 8861. Өглөөний мэнд иргэ муугаа тахна нөө. Өглөөний мэндэ. За, таны хувьд ихний асуултыг асуунаа. Германы, Полоны, Францын, Калифорни эднэр юу вэ? Юу гэнэ дахиад хэлтэ. За, Германы, Полоны, Францын, Калифорни эднэр юу вэ? Химийн элемент. Химийн элементүүд. За. За, дараагийн асуулт. Дахиад өндөгнийхөө цагаан хэсгийг ихэж бүрдүүлдэг. Энэ үнэн үү, худлаа юу? Дахиад өндгийнхээ цагаан хэсгийг үү? Үнэн худаа юм гэж байна уу? За. Наач одоо бодцаантаа яадаг лээ. Үнэ. Шар цагаан хоёрыг нь аль нь ихэл бүрддэг үү? Яг зөв. Үнэ хэлэхэд л болох юм байна. Шаруу цагаан уу. Цаг дууссан байна. 3 Шарны ихэл Шарны ихэлж бүрддэг. Ихэлж бүрддэг юм байна. За, дөрөв асуулт. Нэг ямах ойролцоогоор хэдэн миллиметртэй тэнцүү вэ? нэг юу юм бэ дахиад Нэг ямах гэдэг хэмжигдэхүүн байдаг тийм үү? Ямах. За. Нэг ямах ойролцоогоор хэдэн миллиметртэй тэнцүү вэ гэж асууж байгаа шүү. За цаг. Цаг дууссан. Ямах гэдэг одоо юу лээ? Ямах ч одоо миллиметртэй гэсэн тийм. Миллиметртэй. тийш тийм. 32 адтай миллиметр. 32 Вау, баяр 32 юм байна. 32. За. Хүмүүс нөгөө сантиметр гэж ойлгоод 32 сантиметр чи ямах биш мэш гэдээсэн шүү. За, ихний босс. Дөмөгөр андаар тийм. Ихний босс асуулт. За нөгөө асуулт асуу штэ. Линд шоколадны логонд ямар амтныг дүрсэлсэн байдаг вэ? За одоо ах наад гэж ястаа мэд. Амтны Туудаа гэж хаад. Туулаа Туулаа биш юм байна. За холбосон баярлалаа өдрийн сайхан За өнгөрүүлээрэй. баярлалаа гэнэ. Энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. За, энэ хооронд би дэмжээ ажлыг танилцуулах юм. Манай нэвтрүүлгийг автомат авто худалдаа дэмжээ ажиллаж байна. Автомат авто худалдааны төвийн автомашинтай болоход амархан өдрлөг 5 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм байна. 1200 гаруй баталгаатай автомашиныг 2-оос 10 сая төгрөгийн хямдралтай худалдахаас гадна зээлийн хамгийн хөнгөлөлтөө нөхцлөөр за буюу урьдчилгаа тгээс 40% хуваар за хугацаа 12-оос 96 сараар худалдаалж байгаа маань. Ирсэн хүн бүр бэлэгтэйгээс гадна худалдан авсан автомашин бүрдээ 1 жилийн баталгаат хугацаа олгодог. Тус өдөр автотеврийн үндэсний төв, банк бус санхүүгийн байгууллага даатгал нэг дор хурдан шуурхайгаар зөвхөн танд үйлчлэх болно. 5 дугаар сарын 16-наас 20-нд автомартад уулзцгаая. За, утасны дугаар нь 7711 31 33. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн сонсогч 9688 өглөөний мэнд. Сэлбэр өглөөний мэнд. Өглөөний мэнд. Эхний асуулт. За, эхний асуулт. Загалмайлсан эцэг кинон дээр хин нэгэн өөхөх болоход нэгэн жимс харуулдаг юм байна. Энэ ямар жимс вэ? Шар өнгөтэй. Шар өнгөтэй нэр жимсийн нэр хэлнэ. Мандрин ч юм уу Жүр жим харуулдаг юм байна. Хүн төрөлхтөнд сарлуу нисгээс өмнө пицца идчихсэн. Үнэн үү худлаа юу? Пиццаш баг 100 жилийн өмнө л. Баярлалаа. За. Хүчил дөрөгчийн админ дугаар хэд вэ? 8. Баяр үргээ. За. Би их таарсан 16 Зөндөө 16 гэсэн байлээ. За дараагийн асуулт бас хинтэй холбоотой. Ямар металл хүний гар дээр хайлж эхэлдэг вэ? Гали хурдан хэлдэг. Гали 30 градус тайлт юм байна. Ихний боссол за энэ 3 дахь хүн болж байгаа. 3 дахь хүн болж байгаа. Хариулт авч болно, хариулж болно. За. Линд шоколадны логонд ямар амтныг дүрсэлсэн бэ? Гөрүүл юм уу, матар юм уу? Гөрүүл материал нь биш байна. За хариулт авна. Энэ бол луу байсан юм байна шүү. Луу юм байна. Ийм луу байд. Би зургийг хараад сууж яа л. Харин тийм луу байдаг юм байлээ. Нисдэг юм байна. Нисдэг одоо далчтай болохоор одоо матарч яах юм шүү. Амнаас нь ингээд нэг гал гараад байгаа тий. За, эхний хүнд асуулт. Өөр нэг асуунтай. Тий. За, тэгвэл ингэж байна. Taste of Rainbow ямар амттны ураа үг вэ? Taste of Rainbow. Солонгын амт гэх юм уу? За, цаг явсан. Тест юу нэ? Taste of Rainbow
Солонгийн амт гэж орчуулах юм уу? Энэ ямар амттны ураа үг вэ? Цаг явсан. Цаг ясан. Та бомт өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Бас үсэн баярлалаа өдрөө Миний сайхан. бодчихсон мөн л энэ. Ахаа. Би чиний ширээн дээрээ санаа авсан юм аа. Нээд миний ширээн дээрээс шүү дээ. За эфирийн үз 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаарлуу холбогдноо. За 91.5 Бароо гэнэ минь. байна. Өглөөний мэнд. Цагаа бүртгэж чи та. За. Нэр хэлээжээ, нэр мэлээ. Болцсон юм уу? Төрөө. Битээр бол тань штэ. За эхний асуулт шээцгий гэж юу вэ? Онааш надтай ирсэн нэг аргийн жижиг нэгсэн шин. Баяр үргээ. Өмнөд Америкт аль хилтэн олон бэ гэсэн байна. За гэсэн. Өмнөд Америкт Аль хилтэн олон бэ? Ямар хилтэн хүмүүс хамгийн олон бэ? өмнөд Португал байж үү? Португал хилтэн хүмүүс хамгийн олон юм байна. Овко гэж юуны брэнд юм болоо? Овко. Око. Цаг ясан. Око. Ой, над юуны брэнд юм бол. Юун око гэхээр та хүнсний брэнд юм уу? Хүмүүс юм байна. Дотроо илүү тодорхой хэлнэ. 3 2 За нэг амт Хүнсний тэгэр тийм юм уу? Жигэр жимс биш юм байна. Яг жигэр жимс биш ээ. Өдөр сайхан За зөв хариулт жимсний нухш юм байна. За энэ одоо хүүхэд жимсний нухш юм байна. За хүүхдүүдийн Жимс орсон байх. яг нухш гэдэг ялч жимс бол зардаг хүн байна. Жимс гэдэг чинь өөр, жимсний нухаш гэдэг чинь бүр өөр. За одоо бага насны хүүхдэд зурладаг хүмүүс бол батны мэдж байгаа брэнд гэдэг байна шүү дээ. 9996. Цэнэсэр ч ойр толбогдоогүй холбогдсон чинь. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаарай. 99.5 холбогдсон байна. Манай Өглөөний мэнд. өглөөний минь Балар байна. Өглөөний мэндээ. За Juno Gingham Clark зэрэг нь юуны төрлүүд вэ? Наас юу байлаа. Цаг ясан. Өчигдөр асуугаад өнөөдөр дахиад асуугаад марчъя. Би ч үгүй эмэгтэйчүүд илүү ээлтэй л асуулт зохиох гэж оролдоод байгаа юм. Эмэгтэйчүүдийн асуулт гэдэг. Тий. 3 2 Энд бэлгүүн орж ирж хариулсан. Би яг санаж байна. За Juno болон Gingham Clark нь Instagram-ийн фильтрүүд юм байна. Instagram-ийн фильтрүүд. Бичиж жав. Тэгээд хөрөгч онгойлгол юу авах гэсэн матчдаг болчиход байна. За. За. За Juno Gingham Instagram ашигладаг хүмүүс бол бүгд л мэдж байгаа хэ. За зургаа одоо ямар фильтргүүд тавина гэж байхгүй бах тэ. Ер нь байхгүй хэцүү шүү дээ. За 77 хоёулаа хамтран ажиллаж танилцуулъя. За тэгээ. Улаанбаатар хотод 840 минут болсон байна. Хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажиллаж байна. За таны гэр бүлд хүн даван болон майлангийн давуугаар химийн бодисгүй за хөнгөн, эрүүл мөн эко 99% нарны хамгаалалтай агаар зай нэвтрүүлдэг байгальд хоргүй сэтгэлд амар хөшгийг хэрэглэгчдийн хэрэгцээ нийцүүлэн боломжийн үнээр хиймэр хөшгийнхэн санал болгож байна. За эднийхээс хөшиг авахдаа StorePay, Pocket Zero, Lendman аппликейшнаар бид нар ямар ч хэмтгэлдүүлэхгүй хүү байхгүйгээр худалдаж авах боломжтой юм билэ. За айл гэр байсан, ч албан байгууллага байсан, ч тэр дунд албан байгууллага бол маш олон цогтой, маш олон хөшиг хийх хэрэгтэй болдог шүү дээ. Энэ тохиолдолд таны хайж байгаа хөшиг нэгдүгээрт хиймэр дээр бол байгаа. Хоёрдугаарт төлбөрийн юм уян нөхцөлийг тань санал болгож байгаа. За ямар хэмжээний хөшгнүүд байна гэхээр ингэж байгаа даавн хөшиг, босоо туулсан хөшиг, тюйлгүү модон болон хулсан хөшиг, ром хөшиг, комбо хөшиг, хүрээтэй хүрээгүй, жалюзан болон хуйлдаг хөшигнүүд гэх мэтчлэн маш олон төрлийн хөшигнүүд байгаа. Тэгэхээр бид нэр нэгдүгээрт сонгох сайтай, хоёрдугаарт төлбөрийн уян хат нөхцөлтэй гэдгээр нь хиймэр хөшигний дэлгүүрийг зорж болох нэ. За хиймэр хөшигний дэлгүүр за танд хэмжээг нь авч өгөө шууд зөвлөгөө өгнө, суйрлуулж өгнө. За энэ утгаараа бас хөшигний асуудал гэдэг бол бас том асуудал байдаг. За сонголтоос ахуулаад зөвлөгөө хэрэг болдог. Өнгө дизайн, материалын сонголт гэдэг олон асуудал байдаг бол хөшигний асуудал тулгарсан бол хиймэр хөшиг гэдэг та цээжлээд аваарай. Утасны дугаар нь ч гэсэн танд яг хэрэг болно. 8622 44 44 8622 44 44 юм байна. За манай нэвтрүүлэгтээ хиймэр хөшгөний дэлгүүр хамтран ажилласан. Хаягийн хувьд бол Хангаа хотхны баруун уртал сөүл эмнэлгийн залгаа Go to Market-ийн 2 давхарт 205-аас 207 дугаар номер хиймэр хөшгөний дэлгүүр байгаа. Баярлалаа. Баярлалаа. Дараагийн сонсогч 99 өглөөний мэнд. Өглөөний минь харин болтой. Өглөөний мэндээ. За харин болдоо кушин гэж юу юм болоо? Цаг явсан. Эмэгтэйчүүдийн нүрний ингэс. Ямар сайн мэдгийг.
сонсон ч юм уу. Солонгосын алдарт видео самтлаг хэдэн гишүүнтэй вэ? 7 гишүүнтэй. Баяр үргээ. 2010 оны Video Music Awards дээр Lady Gaga юугаар хийсэн дайшинз өмсөж шууган тарьж байсан бэ? Амтны мах. Амтны мах. Баяр үргээ. За. Зарим төрлийн гөрөвлүүд ногоон өнгийн цустай. Үнэн үү худлаа юу? Үнэн. Үнэн юм байна. Баяр үргээ. За эхний хүнд асуулт нөгөө алдарт. Taste of Rainbow ямар амттны ураа үг вэ? Skittles. Баяр үргээ. Баяр үргээ. Хоёрдугаар үед тавтай морил эхний асуулт юм байна. Энэ юу шүү дээ те? 55 юм байна. За 55 гүшин. Ямар үед модны доторх хус шууд буцалж мод дотроосоо дэлбэрдэг вэ? Аян захирах үед. Баяр үргээ. Жилд дунджаар 3.6 см-ээр дэлхийгээс холдож байгаа зүйл юу вэ? Сар. Баяр үргээ. CN-mon буюу далайн N-mon гэх амтан жилд дунджаар 1 см л хөдөлдөг. Үнэн үү худлаа юу? Үнэн. Үнэн юм Баяр байна. үргээ. Үеийг системд наатар NA9-гээр тэмдэглэсэн хэлбэнд юу вэ? За хэлчих байсан дөө. Наатрыг. Наатрыг уушдаг гинэ. За эхний хүнд асуулт. За над дээр таарж байна. За ийм асуулт байна. 1990 онд Пол Гашегийн зураг 83 сая доллараар зарагдаж тухайн үедээ рекорд тогтоож байсан юм байна. Пол Гаше гэж хэний имж? Энэ өөрөө хэний зураг вэ? Цаг явсан. За өчигдөр ярьсан сэдв байна да. Сонссон бол. Дэлхийд өнөөдрөөр ярьсан те. За 1990 оны 5 сарын 15-нд зарагдсан гэсэн үг. За энийг бол нэг Япон тэр бомтон авсан гэж ярьжсэн. Цаг дууссан байна. 3. За зохиолч дөө мэд сонсоогүй юм байна. За 2 нэг нэр хэлэх үү? 1 холбогдсон баярлаа. Амтсангүй. Өдрийг сайн өнгөрүүлээрээ. За. За дараагийн сонсогч аав да ойлаа. Дараагийн сонсогч 913 өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За бид та хаа нэрээ хэлээрээ орж ирээ. За эхний асуулт ингэсэн. Хүний биеийн судаснуудыг нийлүүлж залгах юм бол дэлхийг 3 тойрч хүрдэг. Энэ үнэн үү худлаа юу? Худлаа. Баяр үргээ. 2 тойрно гэсэн юм тийм. За Батэрднах хүн хэдэн хос хавиргатай вэ? Цаг явсан. 12. 12. Баяр үргээ. За Каос гэр ихэлсэн 3 улсыг нэрлэл. Каос гэр ихэлсэн 3 улсыг нэрлэл. Цаг явж байна. Юу нэ? Канад, Кипр, Конго. Яа. Баяр үргээ. За эхний хүнд асуулт, ийм хүнд асуулт дээр бүгдээр явж байгаа. 1990 онд эмч Пол Гашегийн зураг 83 сая доллараар зарагдаж байсан. Тухайн үед рекорд тогтоож ирсэн байна. Пол Гаше гэж хэний эмч? За энэ зураг өөрөө хэний зураг вэ? Цаг явсан. Зураачийн нэр хэлэх юм байна. Зураач Микеланжело биш вэ наа. Холбогдсон баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрээ. За. За энэ асуултан дээр бас 3 дахь хүн авах байна. 88. Өглөөний мэндэ. За. Forrest Gump кинон дээр Gump-ийнэз Баба ямар хүнсний тухай бүх зүйлийг мэддэг вэ? Загс биш юм байна. Сам хорхоо юм байна. Сам хорхоод шүүлгэж байна. Сам хорхоод десерт гэж байна гэд хүүхлээлээд байна. За жоохон яарчлаа да тийм ээ. Тэглээ. За 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар руу холбогдож шалгалтаа өгнө. Энэ 7 хоногт та асуултнуудтай хэр сайн хариулсан. За хариулах нь байтугай сонсоод тэрийг хэр сайн цээжилсэн гэдгийг шалгаж байна. Сонирхож байна. 94.11 Манай өглөөний мэнд Тимур. Өглөөний мэндэ. За. Ахлаалагч цагаас хүүсээ сольж чаддаг. Үнэн үү худлаа юу? Чаддаг юм билээ гэсэн. Чаддаг юм бэ? Чаддаг юм бэ? За одоо Немогийн аавч одоо ээж нь бас бэж болох юм уу? За, шар өнгөтэй 3 жимсийг 10 секундын дотор нэрлэл. За явсан. Байдал манго шаролоо. Холоо. Шаролоо. Холоо чинь жимс юм уу? Холоо жимс. Бодлоор. Холоо жимс шинаа. Жимс жолон хусны даваад жолон яг жижиг бэмдэртэй. За, тэгвэл дараагийн асуулт. Мерси шоколад хэдэн төрлийн өнгөтэй вэ? Та хэлгэнэ. Цагаас. Би мерси шоколадыг шалгангийн 7 өнгөтэй өдөр дээр нэг нэмэгдсэн гэж сонсч ирсэн. Зөв сонсон байна. Зөв сонсон. 8 өнгөтэй байна. Магадгүй хариултыг хэлж байна да. Ааха.
За, За, Тегеран хот аль улсын нийслэл вэ? Иран. 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 За, хүнд асуулт эхний даваа. За, бүгдээр нэг хүний нэр зураачийн нэр хайж байгаа. Пол Гаше гэдэг зураг хэний зураг вэ? Я багтан Google Van Gogh хоёрыг ч ах トゥ гэж боддог гэсэн. Аа, баяргий. Ван Гог зураг юм байна. Мундаг. Хоёрдугаар үедээ тавтай марил. За, За, хоёрдугаар үеийн эхний асуулт. эхний асуулт гарал үүслийн хувьд Тий, гарал гэж үүслийн байна, хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан англи зүүн нэгжийг юу гэдэг вэ? цаг юусэн? Гарал үүслүүдийн хувьд Ойрын яасгэнэ. Ойрын төрлүүдийг тий, ойрын зүйлүүдийг агуулсан англи зүүн нэгж юу вэ? Цаг дууссан байна. Энд чи одоо төрлүүд. 3 төрлүүд баяр үргээ ёо, яг тайлбарчтэй. Баяр үргээ. Яг хэлгээл төрөл хэлгээд байлээ. Саран дээр гагнуур хийж исэн гинэ. Үнэн үү худлаа юу? Цаг юусэн? Худлаа биш юм байна. Худлаа биш, үний юм байна. Гагнуур хийх гэж оролдож исэн гэсэн шүү, хийж исэн юм бэлээ. Хийж Соёуд хийж зургаа хүлгөөр хийж оролцсон хийх гэж оролцсон зүгээр бүтээгүүлэлхээс 1969 онд Зөвлөлт талбайд улсынхан гагнуур хийх гэж оролдож байжээ. Баяр үргээ. Баяр хүргэн зүг үү те. Хасаглаа баяр үргээ хасаж. Баяр. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За, хассан баярлаа. За. За, сүүлийн сонсогч бүгдээр авцгаая. Өнөөдрийн та мэд хүүгийн шалгалтын сүүлийн сонсогч одоогийн байдлаар мөнх жаргал маань 24 оноотойгоор тэргүүлж байна. 24 асуултанд хариулснаа. За, нэвтрүүлгийн сүүлийн сонсогч 89 T6. Өглөөний мэнд нараа. Өглөөний мэндэ. За, эхний асуулт. Намраа цэхэр бороо шивэрсэн намрын хонгор үчээд урстаа чи. Энэ ямар нэртэй дуу вэ? Намрын дурсамж. Намрын дурсамж. Дараагийн асуулт манай FM 88.3-аас өмнө ямар долгион дээр явж байсан бэ? За 102 гэлөө. 101.2 гэлөө. За яг нэг тоо хэлээ шүү. Энэ тэндээ орчлоо. Нэг тийм энэ билүү тэр хэлээд. Уг нь бол тоонууд нь зүв байна. Юу Тэндээ нэг орчлоо. наад бол чи нэг эвлүүлэл хэлэхэд болохоор сонсогч чинь 3 За 101.2-оор на. 101.2 биш 102.1 2.1 юм байсан юм байна. байна. Өдрийг сайхан өнгөрүүлээ. Олцсон баярлаа. За. За нэг сонсогч авч амжих юм бол Амжихгүй байхаа. Амжихгүй юу. За. За манай өнөөдрийн нэвтрүүлгийг 24 асуултанд хариулснараа мөнх жаргал ах тэргүүлж байна. Оюун цэцэн холбогдож хүүхдийн 3 асуултанд хариулж ялагч болсон баяр хүргэе. Манай нэвтрүүлэгтээ дэлхийд танигдсан тэргүүн чанар хямдун та аврагуудын багт нэг дээрээ гэсүрэтээр Максис дугаа хамтран ажилласан. Мөн Химэр хөшгөний дэлгүүр хамтран ажилласан. Сонсогчдаа үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээгээ улаан сонсоод 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээ улаан сонсоорой. Баярлалаа Аргуна. За би нэг мэдээлэл хүрэлцээ. Эх 7 хоногоос та мэдхүүгийн энэ шалгалтын зарчмаа бариад дан хүнд асуултуудаар зохиогддог болж байгаа. Тэгэхээр дан хүнд асуулт за хэдэн ч асуултанд хариулж болно гэдэг дүрм нь яваарэ. Гэхдээ дандаа хүнд асуултаар явна шүү. Бүгд баярлаа. Тэнд бол гал гарна тий. За. За баярлалаа баяртай.